Эй, сайн уу? За, 50 өдрийн чаленж эхлүүлээд өнөөдөр 21 дахь өдрөө болсон байна. За, тэгээд зуны үйлрэл ирсэн байгаа учраас хүүхдүүдэд чиглэлжүүлэхээр хүүхдээ авчирсан. За, тэгээд миний дасгалууд бол 20 дахь өдрөөс эхлээд маш гоё гадаа байгаль дээр инхүү болж байна. За, өнөөдрийн хувьд бол ойрхон байдлах аршаан дээр ирээд инхүү дасгалаа хийлээ. Тэгээд дасгалын явцын бол одоо хүртэл хэцүү санагддаг, өвддөг, хөл гарч ичирдэг ер нь бол хിവэрэ байгаа. Гэсэн ч гэсэн ямар ч байсан өдөр бүр тууштай хийх. Лаландаа хүрэх гээд энэхүү дасгалаа хийсээр байна. За тэгээ энэ хоорондоо бас илүүх Сахилга бат гэдэг үг нэр толгой руу цохиж орж ирээд байгаа. Сахилга баттай байх гэдэг үг. Ер нь тууштай байх гэдгийг бол ойлгоод хийгээд байдгаас ирнэ. Ийм хэцүү санагдаад, бууж өгөөд, булмаар санагдаад ийм үедээ бас хийх, эсвэл баярын өдөр таарах, амралтын өдөр таарах, одоо юу гэдэг ийм үеүүдэд төлөвлөсөн зүйлсээ хийх гэдгээс өөрөө Сахилга батын нэг хэлбэр юм болоо гэж бодсон. Тэгээд ямар ч байсан амжилттай хийсээр байна. Тэгээд та нар маань ч гэсэн өөрсдөө хэрэгтэй байгаа, хиймээр байгаа дасгал хөдөлгөөн, йог гэх мэт зүйлсүүдээ YouTube-ээс бичлэг хараад хийж болно.